Амар байна уу? Миний морьтой мянхтын дагчдаа. Монгол зоологийн шинэ дугаар эхэллээ. Энэ нэг утаснаас салдаггүй нөхөр байна. Монголчууд Самарканд хотыг эзлэхээр ирсэн байна. Удахгүй дайралт эхэлнэ. Блогтойгоо хамтаа байгаарай. Утасны цэник. За би явж тайтлаа. Амьд гарвал та нартайгаа эргээд лайв хийнэ. Нэрэ. Яг одоо Instagram дээр үлзий дизайн хуудсыг дагаарай. Сайн байна уу Сүвэдэ Жанжаан? Бас л хүнд ялалт байгууллаа тийм үү? Хиймэл оюун ухааныг мэрэгжлийн төвшөнд ашиглаж сурахыг хүсвэл Үлзий дизайн цэгийн вебсайт руу ороод бүртгүүлээрэй. Эмээ, та залуу насныхаа эрч хүчийг юунаас авдаг вэ? Гератминаас л авдаг да миний хөө. Эмээ, та яаж баяжсан бэ? Биткойн бэйбэ. Та орлогоо нотлох уу? Нотлохгүй. Эмээ, та энийг өргөх гэж байгаа мó? Тэглгүй яхав миний хөө. Эмээ, та орлогоо нотлох уу? Үгүй нотлохгүй. Учир нь эмээ бодит хүн биш ээ. Аая байна. Эмээ, та бол жинхэнэ хүн биш. Өөрийгөө AI гэдгээ мэдчихэв нөө. Тийм ээ, энэ хүн надаар промпт бичиж хүссэн зүйлээ хийлгээд байна. Үлзий. Хиймэл оюун ухааныг мэрэгжлийн төвшөнд ашиглаж сурахыг хүсвэл Үлзий дизайн цэгийн вебсайт руу ороод бүртгүүлээрэй. Орой минь доктуудаа сайхан шоудж гин үү? Таад бодит хүн эсвэл аа юу? Чи таалдаа. Юу гэж бодож байна? Би сайн мэдэхгүй энэ та хэдийг ялахад хэцүү байна. Хиймэл оюун ухааныг мэрэгжлийн төвшөнд ашиглаж сурахыг хүсвэл Үлзий дизайн цэгийн вебсайт руу ороод бүртгүүлээрэй. Чингис хаан нь та нартаа нэг нууц цавьяасаа үзүүлье. Хиймэл оюун ухааныг мэрэгжлийн төвшөнд ашиглаж сурахыг хүсвэл Үлзий дизайн цэгийн вебсайт руу ороод бүртгүүлээрэй. Хиймэл оюун ухааныг мэрэгжлийн төвшөнд ашиглаж сурахыг хүсвэл Үлзий дизайн цэгийн вебсайт руу ороод бүртгүүлээрэй.